За тамхинаас гарахаар төлөвлөж байгаа хүмүүст хоёр төрлийн арга байдаг. Эхнийх нь cold turkey буюу тамхиа шууд хаях. За гэхдээ ингэж хаях магадлал бол маш багатай. Нийт оролцсон хүмүүсийн 4-7% нь л амжилтаар гарч чаддаг. За нөгөөх нь бол тамхиныхаа тоог баг багаар буулгах. 7 хоногт 20%-аар буулгана гэж үзнэ. Жишээлбэл та өдөрт 20 ширхэг тамхи татдаг бол ихэсэн 7 хоногт 16 12, 8, 4 гэх мэтээр 0 болцсон болгох буюу харьцангуй олон 7 хоногийн төлөвлөгөө шаарддаг гэсэн үг. Тэгээд тамхины тоо 0 болсон үеэс эхлээд 72 цагийн дотор никотин таны биеэс бүрэн гадагшлан та яг бүрэн цэвэршинэ гэсэн үг. Гэхдээ допамины хамаарлал нь хэвээрээ байгаа учраас яг энэ 3-аас 7 хоногт бол маш их тамхи татмаар санагданаа. Гэхдээ яг тамхи татмаар хүчтэй санагдах хугацаа нь ердөө 3 минут байдаг учраас яг энэ 3 минутанд л өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй. Гадаагаар алхаж болно, богж ажиллах, чихэр идэх гэх мэт та яг яавал сатаархаар байна тэр болгоныгоо хийгээрээ зам үнэхээр хүчтэй санагдаад байх юм бол никотинтой бох наалт зэргийг бас хавсарч хэрглэж болно. Ингэх юм бол үр дүнтэй байна гэсэн судалгаанууд бас байдаг шүү. Ямар ч тохиолдолд тамхиг эргэн татаж болохгүй. Эхний ялангуяа 3 сарын дотор тамхи татахгүй байж чадхал юм бол та тамхинаас бүрэн гарна гэсэн үг. За ингээд тамхинаас гарахаар шийдсэн бүх залуучуудаа амжилт хүсье.